За сайн байцгаана уу? Mongolian Australia podcast-ийн 68 дахь дугаарыг эхэлж байна. За энэ дугаараар Perth хотоос Австрали дахь монголчуудад зориулсан Monday дижитал сэтгүүлийг эрхлэн гаргаж буй Бат зоригтын төгс батыг урьж оруулаад байна. Тэгээд тэрээр кино найруулагч мэрэгчлэлтэй бөгөөд Монголын үндэсний телевизэд 8 жил хөтлөгч найруулагчаар ажиллаж байсан. За тэгээд өнгөрсөн жил Perth хотод эхнэр 3 хүүгийн хамт ирээд одоо Perth хотын Curtin их сургуульд мастерт суралцахын хажуугаар Monday дижитал сэтгүүлийг Австрали дахь монголчуудад зориулан Австралийн соёл, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, виз гэх мэт мэдээллийг өргөн эхэлж байгаа ийм нэгэн зүтгэлтэй ажилтсаг монгол залуу Төгс Баттайгаа ярилцахад бэлэн болоод байна. За сайн уу Төгсөө? За сайн байна уу? Өдрөмдөргий. За подкастт маань орж аваад маш их баярлалаа. За баярлалаа, өрсөнд баярлалаа. За тэгээд хоёулаа дижитал сэтгүүлийнхаа талаар ярихаас өмнө ер нь Монголд хийж байсан ажлуудынхаа талаар болон мөн Perth хотын талаар бас жоох ярилцъя гэж бодож байна. Тэгээд Австралид ирэхээс өмнө Монголд хийж байсан ажлуудынхаа талаар хэлээж түрүүн би яг цухасхан хэлээд өнгөрдлөө. Тэгээд Монгол хийжсэн ажлуудынхаа талаар яриагаа эхлэе. За яг би ингээ харьцангуй одоо ингээд залуухан одоо 40 хүрээгүй хэд яг миний нөгөө анх ажиллаж эхэлсэн юм ажлын нөгөө нэг ажилласан жил гэдэг шиг те нөгөө хугацаагаар ингээ ярих юм бол айгу урт болчиход байд. Яа тэгэхээр би нөгөө анх одоо 10 жилийн сурагч байхдаа би өөр Эрдэнэтийнх байхгүй. Тэгээ Эрдэнэтэд манай Эрдэнэтийн нөгөө олон нийтийн телевиз гэж байдаг. Тэгээ тэр телевиз дээр ингээд нөгөө одоо ажилтан хүүхдийн нэвтрүүлэг хийдэг юм хүүхдүүдийг шалгаруулж авч байна гэдэг би 10 жилийн сурагч байхдаа анх дунд ангийн сурагч байхдаа анх телевизд ороод тэгээ 10 жилийн одоо 10 жилийн төгслөө би Эрдэнэтийн одоо олон нийтийн телевизэд хөтлөгчөөр за тэгээ тэнцээ бас одоо ингээд зураг авалт хийдэг, монтаж эвлүүлэг хийдэг гэх мэтчлэнүүд ингээд нэлээд сайн сураад тэгээ 10 жилээ төгсөөд 10 жилийн хугацаанд бас нэг ТV центрийн бас өвлийн амралт энтрээрээ хотын ТВ-ийн 103.6 радио байдаг гэсэн. Тэгээ тэнцээ бас ингээ фильм хөтлөгч энтэр хийгээд тэгээ ингэж явж байгаа төгсөөд их сургуулийн кино урлагийн дээд сургуульд юугаар яг тайл дэлгэцийн одоо кино найруулагчийн чиглэлээр хэлж ороод тэгээд тэрнийхээ хажуугаар бас нэлээд студиудээр ингэж ажиллаж явж байгаад үндэсний телевизэд одоо 2007 онд ороод тэгээд одоо гэрэлтэй цонх гэгээ үдш тэгэл одоо соёл урлагийн нэвтрүүлгүүдийг хийдэг энэ соёл урлагийн редакц центрт бас ингээд үндэсний телевизийн хөтлөгчөөр за тэгээ зарим нэвтрүүлгийнхаа найруулагчаар ингэж ажиллаж агаад 2015 онд үндэсний телевизийн ажлаа хүлээлгэж өгөөд тэгээ 2015 оноос хойш одоо яг өнгөрсөн жилийн хүртэл Unitel Group-ийн маркетингийн одоо албанд маркетинг газарт ингэж контент маркетингаар илүү одоо мэргэшээд ажиллаж байгаад тэгээ өнгөрсөн жил Perth ирсэн байна. Тэгээ ингээд бодглохоо ингээд ажиллаж байсан нөгөө салбар одоо нэг эдгээр маркетинг гэхлээр би нэг контент маркетинг гэхлээр нөгөө илүү түлхүү реклам, зар сурталчилгаа юмнуудаа одоо яг миний хариуцж байсан албан дээр хийдэг байсан. Тэгээд ингээд бодглохоор телевиз ч бас ялгаагүй медиа салбар сүүлд контент маркетераар ажиллаж байхад бас ингээд бас медиа салбар гэхлээр ингээд баг 24 жил 5 жил ингээд медиад ажилласан нэг тийм туршлагатай. Тийм л ажлын туршлагатай юм да. Харин тийм байна. Тэгээ угаасаа багасаа яг энэ салбар руу орсон юм биш үү. Тэгээд өнөөдрийн яг үнэхээр миний подкаст хийж чад жоохон бас сандралтай байна. Яа тэгэхээр мэрэгжлийн баг хөтлөгч хүн наадтай ингээд ярьж байгаа учраас би ч одоо шал мэрэгжлийн бос хүн шүү дээ. Сайн дураараа бас ингээд ярьж байгаа. Тэг хүмүүс маань бас намайг зарим нь чи нөгөө хөтлөгч нэвтрүүлэгч мэрэгчлээ юу гэж ярьдаг. Ер нь би бол тийм биш. Шал өөр хүн. Тэгээд өнөөдрийн яг подкаст бол жоохон сандралттай явагдаж байна. Тэгээд төгсөө маань намайг хэмж байгаа бах. Одоо миний яриаг зөв залж гин үү, зөв үг ашиглаж гин үү гэд. Гүү тэгээд яг нөгөө энэ одоо янз янзын одоо энэ платформуд хөгжиж гин. За интернет одоо гар утасны хэрэглээ ингээд дэлгэрч байгаатай холбоотойгоор угаасаа хүмүүс бүгдээрээ одоо заавал их сургуульд сурч мэдээлэл олж авахгүйгээр баг одоо юу гэдгийг одоо хүмүүсийн хэлдэг те Oxford, Harvard тийм одоо зарим лекцүүдийг хүртэл ингээд интернетээс
олд сонсоод тэр ялгаагүй оюутнуудын зааланд сонсч байгаа адилхан юмыг сонсч болдог болсон. Тэрнтэй адилхан одоо маркетинг хийх одоо контент бүтээхийг ингээл бүгдээрээ л адилхан одоо нээлттэй. Тэгээд хүн болгон одоогийн цаг үед бол юм одоо контент креатор болох юм боломжтой. Тэгээд бүгдээрээ л өөр өөрсдийнхөө өнгө аясаар одоо таны подкаст бол ингэ те таны өнцөг одоо танд л би ингээл өдөртөгдөд явна шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд өөр өөрсдийнхөө одоо контентын одоо салбарт ингээд өөр өөрсдийнхөө өнгөөр л явж байгаа болохоор би бол таныг ерөөсөө тэгж муу ярьж сайн гэдэг чинь хянж мэнаг шүү гоё. Яг танд л захирагдаад сууж байгаа шүү. За тэгвэл би одоо бас ах нэ. За тийм та бас. би ер нь одоо баг энэ подкастаа явуулаад локдауны үеэр эхэлсэн гэдэг чинь одоо 10 сард 4 жил болох гэж байгаа юм байна. Тэгээ ерөнхийдөө сайн дураараа эхлээд яагаад бас энэ подкаст эхлэх бас эхний бас санаа айдиа төрсөн гэхээр одоо энд ингээ удаан амьдарсан. Би ч одоо 2011 онд ирсэн. Надаас удаан амьдарсан одоо 20 жил болж байгаа, 20 гаруй жил болж байгаа хүмүүс монголчуудтайгаа ингээл уулзаад ярингууд өө тэгдэг байсан юм уу? Өө тийм мэдээлэл байсан юм уу? Хүү мдээгүй юм биш үү? Хүү мдээгүй олон жил болсон биш үү ч гэдэг юм. Яг иймэрхүү нэг хайран тий нэг өөрөө ганцаараа сонссоод өнгөрөх хайран мэдээллүүдийг би яагаад би энийг ингээ рекорд хийгээд хүмүүстэй болохгүй юм бэ гэсэн хамгийн ихний айдын. Хоёр дахь нь болохоор өөрөө бас айгүй сонирхолтой нөө эдит хийх ингээл креативтэй юм ингээд эдит хийх амар сонирхолтой байсан юм шиг байгаа юм. Одоо ч ер нь өөрөө ингээд YouTube-ээс сураад өөрөө эдит хийгээд ингээд подкаст оруулдаг байгаа. Тэгээд бас зарим хүмүүс маань танаа хамт олон гэж ярьдаг. Хамт олон гэдэг нь бол би л байна. Хөтлөгч нь би, хөтлөгч нь би, зочноо олдог нь би байна, асуултаа бэлддэг нь би байна, эдит хийдэг нь би байгаа шүү. Тэгээд яг сайн явж байгаа яг өөрөө амар сонирхолтой юм байна л да. Ер нь full time ажлынхаа хажуугараас ингэж цаг зав гаргаад хийнэ гэдэг чинь бас баггүй цаг ордын шүү. Бас энэ подкастинг гэдэг чинь. Тийм айгүй тийм ажилтаа. Одоо ер нь бол яг сүүлийн нөгөө нэг юм контентын юм чиг хандлагыг ингээ харах юм бол илүү юм одоо natural гэх юм уу те яг юм бодиттой юмнууд ч айгүй сайн явдулцаа. Одоо бараг ингээ мэрэгжлийн сургуулийг төгссөн одоо киноныхан одоо ингээд контентууд хийж штэ те ингээд зүр сошиал контентууд. Тэнгүүд тэр одоо ингээд нэг одоо олигтой хүнд хүрэхгүй ингээд үзэлт энэ төр айгүй багтаа мөртлөө зүгээр ингээд одоо энгийн хүмүүс өөрсдөө ингээд зураг аваад ч юм өөрсдөө ингээд сэтгэхэд ийсэн хамаагүй хүнд нөгөө амархан хүрээд илүү олон хандлт энэ төр аваад байгаа юмуд ажиглагддаг. Тэгээ бас яг одоо тань шиг ингэж ийм олон дугаар одоо энэ хэд дахь дугаар гэсэн бэлээ? 68 дахь дугаар. Тийм 68 удаагийн подкаст хийдэг бол бас танаас бол айгүй юм тууштай ингээд нөгөө байдал харагдаж байгаа байхгүй. Энд чинь бас айгүй амаргүй билээ. Би бас нэг влог хийх гэж үзсэн. Тэгээ худлаа камера өөрж явсараа гал таарах юм билээ. Тэгээд таавал амар тууштай сайн л хийж байгаа юм. Баярлалаа ямар гоё. Ингэж магтуулах гэж ярьсан байгаа гэл ахгүй юу. Баярлалаа. Нэрнгээсээ үнэхээр бас хүмүүсээс урмын үг аваад ингэж явах чинь бас за одоо 14 хоногт нэг удаа юу н орно гэсэн тийм бодолтойгоор бас хийгдэж байгаа. Тэгээд яа ингээ хүмүүсийнхээ тэг бас аюу урмын үгээр л явд юм байлээ л дээ хүн. За нэрнгээсээ хүмүүс сонсоод байна, хүмүүст хүрээд байна. Хүмүүс хооронд нь холбож байна. Ийм юм хийж байгаа хүн. Тэгэхээр тэр хүнээс санаа авах хүмүүс эргээд ингээд нөгөө хүнтэй маань холбогдоод айгүй бас хүмүүст хэрэг болж байгааг нь мэдэх айгүй гоё яадаг. Тэгээд тэр урмаараа ч нэгээс подкаст маань үргэлжлээ явж байгаа. За эхний асуулт маань айгүй урт яригдаа. За хоёул одоо Перт хотын талаар ярина. Яагаад тэгэхээр ер нь дандаа миний подкаст одоо чиний өмнө ихэд 67 хүн орсон байх нь шүү дээ. Тэгэхээр Сиднейгээс орсон хүмүүс их байгаа, Мельбурнээс их байгаа. За одоо сүүлийн хэдэн сар бол ер нь Пертээс илүү олон зочин орж байна. Пертийн монголчууд амжилттай явж байгаа. Тэгээд Перт хотын маань талаараа сонирхож байгаа хүмүүс их байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа Перт хотын талаар яриад ер нь амьдрахад хэр хот байна? Тэрний талаар хоёулаа яг төгсөөгийн туршлагаас хараад. Яг одоо яг Перт ирээд би өнгөрсөн жилийн 3 сарын 3-нд би яг Австралид ирсэн юм байна. Тэгэхээр зааны Сиднейд нэг хэд онцод. Ер нь ирээд одоо би яг нэг жил 1 сар орчим болж байгаа юм уу? Тийм байна. Яг өмнө нөгөө нэг би Австрал бас 2017 онд амьдарч ирсэн. Тэгээд нэг жил болчоод буцаж Монгол руу очоод тэгээд ажиллаа хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө бодохгүй юм ингээд гэр бүлээрээ
одоо бас ингээд одоо Монголд бас одоо улс төрийн шалтгаануудаас ч юм уу тий одоо ингээд цаг уур утаанаас чахуулаад ч юм уу ингээд зөндөл асуудлуудаар хүмүүс ингээд гадагшаа сонирхож байгаа. Тэгээд манайд бас Сиднейс буцахтаа бас жоон сэтгэл дундуур бутсан. Би бол ажиллаа хийж байгаа энэ ч төр ирчээ буцаж байгаа болохоор би л одоо баг ганц баяртаа буцсан унах. Тэгээ очисон оноо ингээд яг эргцүүлээд ингээд гэрүүлийнхаа бас өнцгөөс ингээд бодоодсэн чи ялтчгүй усаал хүүхдүүдээ бас нэг хитаахаа орчинд хүмүүжүүлчих бойжуулчих гэж бодоод тэгээд технэр дээрээс нэлээд удаа хугацаанд буцаж явах талаар ярьж байгаа. Тэгээд ерөнхийдөө Сиднейг бол ингээд мэдээд байгаа. Миний хувьд одоо миний өнцгөр бол Сиднейр бол дахиж нэг явмааргүй одоо явмаар санагдаагүй. Яг гэх юм бол би бас өөрөө жоохон юм тайван орчинд ч гэх юм уу ингээд байх дуртай. Тэгээд одоо бас одоо Сиднейн замын хөдөлгөөн өнтер ч гэсэн надад ингээд машин мөр явахад нэг жоохон төвөгтэй санагдаад байна. Тэгээд нэг талаасаа тийм жоохон тайван газар хайсан. Нөгөө талаасаа гэх юм бол одоо яг одоо Ниног хэлэхэд наашаа ирэхэд бол мэдээж ингээд жоохон одоо ажлын референс центр сайн одоо авч болох те доктортой ажил хийжсэн гэдэг ч юм уу. Тэгээд цаашаа мастер сурахад виз асуудалгүй гарна гэдэг ч юм ингээд энэ талуудаа бодохлоор би яг сурах болж таарад. Тэгээд ингээд суралцахлаар хүүхдийн сургуулийн төлбөр энэ төр одоо төлөхгүй одоо байх газар ихлээр одоо энэ Перт рүү за тэгээд өөр одоо Тасманира ч юм уу ингээд битээр судалж байгаа. Тэгээд Перт рүү ирсэн. Тэгэхээр одоо ингээд сургуулийн төлбөр бол би ингээд хүүхдийн сургуулийн төлбөр бол төлдөг байна шүү дээ. Тэгээд одоо цаг надад яг Перт ер нь таалагдж байгаа. Юу таалагдж байгаа гэх юм бол цаг үрийн хувьд гэх юм бол одоо Сидней энтертэй харьцуулах юм бол айгүй юм хуурай талтай. За тэгэхээр нөр юм одоо яг өвөл энтер бол нэг юм амар чиглэг байгаа л те ингээл хамгийн хүүттэй гаал чиг дагаадах нь бол хайцсан гайгүй юм л те цаг уур талаас л айгүй боломж юм. Гэхдээ сайн ингээд өнгөрсөн яг одоо 100 одоо ингээд 100-ыг үзлээ шүү дээ. 100 бол бас энд бол бас үнэхээр амар халдаг юм байна. 5 6 энтер хүртэл халаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бас хит халдаг. Тэгээд тэрийг дагаад бас нөгөө нэг bush fire бас их гардаг юм байна. Тэгээ хаяа нэг утаа мутаа бас өнөртнө. Тэр үед нас Монгол цонгол бас сайхан санагдана. Гэвчлэн тэгээд ер нь цаг уур талаасаа бас надад их таалагдж байгаа. За дээрэс нь ингээд хамаагүй тайван тэгээд ийм одоо замын хөдөлгөөн өнтер нь ч гэсэн айгүй гой шулуун одоо замуудтай те ингээд нэг тойрж бүдэлсэн олон хэцүү замгүй. За ингээд зогсоолын төлбөртэй зогсоолоод гэхэд ингээд ерөөсө хаасаа айгүй хот руу машин тэрэгтэй ороод ингээд ямар ч асуудалгүй гэмтчлэн нүцгүүдэр бол надад их таалагдаад амьдрахад бол их давгүй хот юм уу гэж бодод байгаа шүү дээ. Тийм байх. Ер нь бол Сидней бол хамгийн хүн ихтэй хот шүү дээ маань Австрал твдээ бол. Тэгээд тэгээ Мельбурн орж байгаа. Тэгээ ер нь Перт бараг дараа нь орж байгаа шүү. Тэгээ Adelaide, Brisbane бас байгаа шүү. Brisbane ч бас одоо томорж байгаа. Тэгээ ер нь бол нэрээ давуу тал гэх юм бол тэр сургууль цэцэрлэг бишээ сургуулийн төлбөр, хүүхдийн сургуулийн төлбөр, дунд сургуулийн төлбөр, бага сургуулийн төлбөр байхгүй гэдэг нь бол нэрнгээсээ үнэхээр давуу тал болох юм байна гэж харагдаж байна. Тийм. Гэхдээ тэр чинь нөгөө сургуулийн визтэй хүмүүст болон сургуулийн дараах нөгөө 485 визтэй хүмүүс төр бол хамаарч байгаа. Спонсор энэ төр болчих юм бол хүүхдээ сургуулийн төлбөрийг өөрсдөө зайлшгүй төлөх шаардлагатай байна. Яг би ч одоо 3 хүүхэдтэй манай баг болохоор яг гэртээ одоо эмээ өвөө нэрцэн эмээ өвөө гэртээ байж байгаа. Хоёр том маань болохоор хоёлаа сургууль сурж байгаа. Тэгээд тэр хоёр ингээд сургуулийн төлбөр төлөгдөхгүй болохоор бас ингээд хамаагүй амар. Яг тэгэхээр ч одоо манай сургуульч мас өөрөө айгүй сургуулийн төлбөр бас өндөр. Тэгээ би чи өөрийнхөө сургуулийн дээр нэмээд дахиад 2 хүүхдийн төлбөр өнтөртөлнөх юм бол бас мөнгө төрөний асуудал бас нэлээд хөндрөн шүү дээ. Тэгэхээр тэр талаас бас зүгээр санагдаж байгаа шүү. Хүүхдүүд нь хэд хэдэн настай хүүхдүүд вэ? 3 хүү тий? Тийм 3 хүүтэй. Манай том ч одоо 15 таа. Оо за. Тийм дунд хүү маань 9 тэгээд 2 таа гэ 3 хүүтэй. Аха. Өө тэгвэл баг нь нэлээд хол арсан юм биш үү тий? 9 тэгээ 2 таа. Аха 7 насны зөвтэй. Аха. Яарда таана тийм. Тэгэхээр хүүхдүүд маань за тэгвэл Монголд хэддүгээр ангида байхдаа нааш ирээд одоо яг хэддүгээр ангид грейд хэдд нь орж байгаа вэ? Хэддүгээр ангид нь орж байна Австралийн? Яг шууд нөгөө нэг юутай адилхан орсон.
Монголд 3 одоо энэ тийм нэг 9 сарын 1 гэдэг шиг хичээлийн жил чинь арай жоо өөр явдаг Тийм, тий. 2 сарын 1-ээр. Яг гоо тий ирээд угаасаа одоо нөгөө сургуульд оруулах процесс бас бидний хувьд нэр 10 жилийн сургууль руу орлоо жоохон удсан. За. Одоо чи миний араас нэг сарын дараа ирээд одоо тийм ч нэг Тива гэд байгаа шүү дээ. Одоо миний ойлгож бол нэг Монголын нэг юм одоо боловсролын яам бол арай биш юм шиг байна. Нэг юм одоо нэг юм боловсролын газар гэдэг шиг нэг газараар заавалч одоо ингэ дамжижээж нөө сургуульд хуваарлагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр процесс маань бараг 3 саргаар үргэлжилсэн баха. Манай хүмүүс чинь 7 сард сургуульд орсон шүү дээ. Тэгэхээр би 3 сар дээрээ 4 сард манай дээр тэгэхээр 3 сар хүлээсэн байгаа байхгүй юу? Тэгээд тэр хооронд угаасаа нөгөө юу н адилхан болцсон байсан баха. Нөгөө нэг грейд нь адилхан тийм. Тэгээд яг 9 сарын 1-ний мэдээж нэг Монгол төрүүлж яваадсан болохоор хойноос нь гэж нөгөө нэг ижлэхэн болж яваад тэд нар нэг жоохон Монгол жоохон төрүүлж ороод тэгээд манай хүмүүс араас нь ороод гэдэг шиг тэгж явсан. Манай эхнэр бас сургуулийн албатай нийлэн төлхөө хариуцсан. Тэгэхээр хүүхдүүд нь за хэлний бэрхшээл яаж гарсан бэ? Одоо хүүхдүүд нь яаж юм? Гайгүй сая зуны амралт болоод дууссан орсон байх. Тэгээд ерөнхийдөө хэл усны асуудал дээр хүүхдүүд бол гайгүй л гэдгийг танаа хоёр яаж юм? Харьцангуй хэлний асуудал бол гараагүй. Одоо энэ чинь бүр үнэхээр нөгөө одоо ойлголцохгүй хэл усны асуудалтай бол нэг интенсив курсууд ингэ авдаг шүү дээ. Тэгээд тийм юм бол манай дээр гараагүй. Том хүмүүс маань бол очиод нөгөө сургуулийнхаа одоо принципалтай уулзаад нэг ярилцлага хийгээд тэгээд сургуультаа шууд орж уулна гэдээ орсон. Дунд хүү дээр ярилцлага хийгдээгүй санагдаж байна. Ямар ч байсан нөгөө багш нартай уулзаад тэгээд бас интенсив курсны шаардлагагүйгээр хойлоо орсон болохоор хэлний асуудал бол ихэнх үедээ гараагүй. Тэгээ хичээл эхлээд ороод ингэ явж байгаа бид нар чинь ерөөсөө тэгж одоо бид нар шиг ингэ лайж хичээл страглтал хэлэн дээр тэгж бодоод хангуй өстой. Айгу хурдан сайжирд юм байна. Тэгээд одоо бараг одоо би тэр хоёрыг гүцгээ болж ирж байна тий. Айгу сайжир. Харин тийм хүүхдүүд айгу өстой нэрээ нэг өстой спонж өстой сороод авдаг гэж байгаа шүү дээ. Дороо хүүхдүүд тэгээд тоглоал тэд нар чинь буруу ярина инээ тэрэ гэж ичээ санаа зовхгүйгээр зүгээрстэй яриад харцаал найслал ялангуяа хүүнэр одоод гайгүй асуудалгүй нөрөнгө яадаг бах уу. За тийм байна. Тэгвэл төлбөрийн хувьд бол тийм байд юм байна. Та хэрүү магистрт гэсэн үү те магистрт сурж байгаа эсвэл 487 гэсэн үү? Хэд гэсэн виз? 485. Сургуулийн дараах нь 485. Скил виза 485-аар байгаа хүмүүст бол дунд сургууль болон хай скулыг бас ярьж гэнэ үү те? Хай скулын төлбөр бас үнэгүй байна уу? Одоо хэр чин том хүн бол хай скул юм биш үү? Коллеж хай скулын. Тий одоо юу л одоо чинь 10 дугаар ангиштай. Тэгэхээр 2 жилийн дараа. Тийм байна. Grade 10 гэвэл high school болчихж байна. 9 дэх хүүхэд нь бол primary school явж байгаа юм шиг байна. За тэгвэл ийм амар даваа талтай байдаг байх нэ. Пэр тот маань сайхан намгүн. Тэгээд сургалтын төлбөр, хүүхдийн төлбөр нэрнгээсээ айгүй таад маань нэлээ мөнгө хэмнэж байгаа юм байна. Яагаад тэгэхээр Сиднейд болон Мельбурнд сурж байгаа оюутан монголчууд маань хүүхдүүдийнхээ төлбөрийг бас дээрээс нь давхар өөрсдөө төлөө явж байгаа ажиллаа хийгээд ийм төлбөр өгөө дээрээс нь өөрийнхөө сургалтын төлбөр дээрээс нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр гээд нэлээд л хэцүү байдаг байгаа шүү дээ. Тэгэхээр бас пер тот маш даваа талтай байна. За тэгээ оюутан байгаа манай төгсөө маань тэгээ пер дотод ер нь хэр ажлын олдцтой байна. Их олон хүн асуудаг. Ажил олдох уу? Яах бол? Яадаг юм бол гэдэг. Тэгээд ер нь ямар ажил хийж байна? Эсвэл ямар ажил яг хийгээ явж байна? Яг ажлын тухайд гэх юм бол яг нөгөө хүмүүсийн өөрсдийнх нь нэг юм нэг ажиллах нэг хүсэл сонирхол өөр байгаа. За тэгээд нөгөө нэг бас ажиллаа хайж байгаа нэг аргачлалууд нь өөр байгаа бах тий. Тэгээ миний хувьд гэх юм бол за яг нэг нөгөө хэлэхэд бол одоо ирээд би нэг тийм олон ажил руу аплайдж олон нөгөө нэг юм ажилд орох гэж юусо хөөцөлтөөгүй нэг ганц хоёрхан газар руу ингээд CV-гээ явуулчаад тэгээд ерөнхийдөө нэг тийм идэвхтэй бол ажил бол нөгөө хайгаагүй. Яг гэх юм бол миний яг өмнө би нөгөө 17 онд байсан гэж ярьсан шүү дээ. Тэгээд энэ удаагийн нөгөө нэг Австрали руу одоо эрэхтэй одоо яг энэ карьерийн тал дээр миний тавьсан одоо
одоо миний зорилго гэх юм бол өөрийнхөө одоо нөгөө бизнесийг одоо босгох. За тэгээд өөрөө айлуулах энэ чинь нэг өөрийгөө жоохон чаленжлаад ингээд шинэ юм ингэж хийж үзэх, нээх, бүтээх гэдэг нэг юм нөгөө зорилттой болохоор илүү төлхөө ирээд энэ чинь нөгөө одоо энэ Monday magazine-аас гадна бас дахиад юм дүүтэйг нийлээд юм маркетинг эйженси бас байгуулсан байгаа. Тэгээд одоо тэр хоёрын ажлыг нэг дүрт хийж байгаа. За тэгээд гадагшаа бас юм Монгол руу бас одоо консалтингийн ганц хоёр ажлууд ингээд маркетинг консалтинг юм хийж байгаа. Тэгэхээр зүгээр яг надад тулгарсан нөгөө нэг юм одоо ажлын олдцын талаар ч юм уу те хайлтын талаар кейс бол миний өөрт бол байхгүй. Гэхдээ одоо би ингээд зөндөө олон одоо найз нөхдүүдтэй ингээд байж байгаа. Тэр эдээс ингээд сонсож байхдаа бол ажлын олдоц бол жоохон яг перди хувьд юм бол жоохон одоо ингээд тааруу байна гэдэг байгаа байхгүй юу? Яагаад гэхэлэр одоо бид нар чинь мастерт сурж байгаа болохоор яг мастрын оюутнуудын хувьд бол мэрэгжлийн ажлаа олоход нөгөө нэг оюутан гэдэг нэг юм тэгээд одоо оюутнууд чинь нөгөө нэг визнийхаа журмын дагуу хагас цагаараа ажиллаж таарна шүү дээ. Тэгэхээр бүтэн цагаар нэг ажилд авах сонирхолтой одоо газрууд яг мэрэгжлийнх нь ажил хийж байгаа тохиолдолд их байгаад байгаа болохоор тэр дээр нэг юм нөгөө босоо үсчээд тэг мэрэгжлийн ажилд ороход бол олдож жоох муу байна гэж яриад байгаа. Гэхдээ үнэхээр зарим нэгэн оюутнууд маань бол ингээд нөгөө наан хичээлдээ явж байхдаа давхар ингээд аплайдаад тэгээд ерөөсөө одоо шударгаар баг ингээд би спонсор авах юм бол танай компани бүтэн цагаар ажиллахад бэлэн байна гэд хэлээд тэгээд одоо спонсороо шууд хичээлдээ явж байхдаа спонсороо аваад тэгээд одоо спонсоршип визатай болчих гэсэн үг ш. Тэгээд ороод нөгөө ажилдаа ороод гих байдлаар ингээд ажил хийж байгаа хүмүүс бас байна. За тэгээд одоо юу гэдэг давхар орлоготой гэх юм бол монголчууд бол сүүлийн айгүй их Uber-т явж гин. За тэгээд энэ ч нөгөө DoorDash, Didi гэх мэтчлэн одоо нэг юм одоо таксины эсвэл одоо юм хүргэлтийн юмнууд дээр ажиллаж байна. Тэгээ бас ялгаагүй перд чинь бас Монгол компаниудаас зөндөө байдаг болсон юм байна. Тэгээ одоо төмрийн компани гэхэд нэлээ олон юм төмрийн Монгол компаниуд байна. Тэгээд ирсэн монголчуудаа бас ингээд сайхан бүгдийг нь ажилд аваад монголчууд бол харьцангуй бас одоо нэг бүтэн цагаар ажиллах эрхтэй одоо нэг dependent visa-тай хүмүүс төр одоо ихэвчлэн нөгөө ихнэрүүд нь сураал нөхрүүд нь ажиллая гэж нэг тийм хандлага байдаг ч тэр хүмүүс төр бол харьцангуй гайгүй. Яг сурж байгаа оюутнуудын хувьд гэх юм бол юм casual ажлууд бол гайгүй. Мэргэжлийн ажил болоход бол жоохон тийм оюутан гэдгээр жоохон хасагчаад байгаа талтай мол гэж би хараад байгаа. Тэгэхээр төгсөө маань одоо ер нь 1 жил үтсэн юм шүү. Магистр 2 жилийн хугацаатай байна уу? Тийм 2 жилийн магистр одоо ингээд одоо тийм 1 жилийн дараа 25 оны 9 сард миний одоо юу дуусна сургалтын виз дуусаад тэгээд дараагийн виз мэдээ мэдүүлэх тэтгэлэн болох та. Нэрээ магистраар ямар мэргэжлэр сурж байгаа юм? Магистр. Одоо би яг энэ Perth Curtin University-гийн Commerce and Marketing гэдэг дээр Master of Commerce and Marketing гэдгээр сурж байгаа. Тэгээ одоо илүү commerce тэгээд нэг юм маркетингаар яг мэргэжж байгаа гэсэн үг тийм. За хоёулаа тэр маркетингийн компани талаар ярилцсана. За тэгвэл хоёулаа эхлээд анх ер нь хэрхэн яаж энэ дижитал сэтгүүлийг хийх санаа төрсөн юм бэ? Яагаад яг ийм зүйл хий гэж бодсон? Тэрнээсээ хоёулаа ингээд дижитал сэтгүүлийг ярьж эхлэв ойлоо. За тий. Сэтгүүлийг яг анх нөгөө гарах болсон шалтгаан бол бас ерөнхийдөө таны тавс хэлсэн шүү дээ. Нөгөө юм одоо мэдээлэл олоход одоо хэцүү байдаг хүмүүсээс одоо сонссон гоё мэдээллүүдээ ингээ хуваалцмаар санагддаг гэдэг шиг тий. Тэгээ team сэтэл бол бас нэгдүгürt байгаа. Хоёрдугаар гэх юм бол яг монголчуудын хувьд ингээд энэ бол анхны нэг юм яг community magazine болж гарч байгаа. Тэгээд бусад ингээ community-нууд ингээ хараад ангууд өөрсдийн гэсэн одоо юм community одоо зүгээр Facebook группээс илүү одоо юм аль бие усны нөгөө нэг сорсууд ихтэй байгаад байгаа байхгүй юу? Одоо яг вебсайттай гэдэг ч юм уу те одоо school ингээ community meeting-үүд ингээ ойр хойрхон болж идэг, ивентүүд болж идэг гэдэг ч юм уу. Тэгэхээр бидний хувьд бол ерөөсөө баг гол нөгөө нэг манайхаа одоо яах вэ мондуудаа зөвлөөч гэдэг чинь ерөөсөө л энэ Facebook-ийн группүүд. За тэгээ хідэн одоо WhatsApp-ийн одоо чатууд, Viber-ийн группүүд гэдэг чинь ийм юм дээр яваад байсан. Тэгэд юу гэж харсан бэ гэхээр ер нь энийг ингээд аль бие усны одоо их сурвалжтайгаар аль бие усны болгох хэрэгтэй байна. Нөгөөдөөр гэх юм бол бас эн чинь нэгэнт одоо ингээд Монгол community гэдэг одоо Монгол одоо
орноо төлөөлөөд гэх юм уу. Тэгээ Монголоос ирсэн бүхэлд энэ олон хүмүүс ингээд энэ улсад амьдарч байгаа тохиолдолд зарим нэгэн тохиолдолд одоо энэ хүмүүс ч бас ингээд одоо элчингийнхаа мэдээллийг ч юм уу ингээд аль бие усаар ингээд авч идэг. Бүр яг одоо их сурвалжт одоо нөгөө цагийн үрд үзэл бид нар чи яг л за энэ л үний хэллээдээ гэж боддогтой адилхан те ингээд одоо энэ мэдээлэл авдаг. За дээрэс нь бүр одоо шаардлагатай бол ингээд гадагшаа бас ингээд одоо зөвхөн монголчуудтайгаа биш гадны хүмүүстэй бас харьцахад те ингээд манай монголчуудад зориулсан бас бид нар чинь бас юм community юм сэтгүүлтэй шүү те бид нар чинь бас юм манай community чинь бас юм нэг дэмждэг шүү гэдэг бас ингээд өнцөг ч гэсэн бас ингээд гадагшаа бас харагдчихаг би зүгээр нэг хувийнхаа зүгээс бас ингээд бодсон. За дээрэс нь одоо энэ бас мэдээлэл авахд Facebook ч бас юм хангалттай биш. Дээрэс нь юм учир дутагдaltaй байгаа таахгүй. Жишээ нь Facebook дээр яг үний хэлээд байгаа юм уу? Удлаа хэлээд байгаа юм уу? Тэр пост хийж байгаа одоо нэг одоо хүний одоо өнцгөл байгаад биш те. Энэ муу гэвэл одоо тэр муу юм уу? Эсвэл сайн гэвэл сайн муу гэх хүмүүс одоо дагаал бодчихно. Дээрэс нь эргээд нөгөө нэмэд чинь олдохгүй. Одоо нэг хоёр скролд бол алга болчихно. Бид нар Facebook руу орчоод буцаагаад оронгууд нь алга болчихдаг шүү дээ. Гэх мэтчлэнгээр ингээд нөгөө нэг хэрэгтэй мэдээлэлүүд маань ингээд яг төвлөрөхгүй ингээд алга болчиход байгааг ерөөсөө нэгтгэе гэж шийдээд тэгээд энэ сэтгүүлээ одоо манай эхнэр өөрөө яг олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Тэгээд эхнэр маань одоо сэтгүүл төр одоо хамтран одоо үүсгэн байгуулагч. За дээрэс нь одоо манай эхнэрийн маань дүү бас одоо Сиднейд одоо бас олон жил амьдарч байгаа. Тэгээд энэ Capital Dynamics энэ Global Financial Group-ийн одоо Head of Marketing хийжсэн. Тэгээд бас ингээ бизнест одоо Австралид ажиллаж байсан туршлагатай, тэгээ маркетингийн туршлагатай гэд тэгээ бит гурав нийлээд одоо энэ сэтгүүлийг үүсгэн байгуулсан юм. Тэгээд тийм тэгэл явж байна. Яасан гоё юм бэ? Тэгвэл гэр бүлэрээ яг ингээ бүр сэтгүүлч хөтлөгч мэрэгчлээ хүмүүс ахна нь шүү дээ. Яг мэрэгчлийн яг энэ медиа салбарын хүмүүс шүү дээ. Тийм ойлгож байна. Тийм яг түрүүн төгсөөгийн маань хэлдгээр би тана Monday дижитал сэтгүүлийн талаар бол яг группээс л авсан. Группүүд дээр таад маань шеэрлсэн. Тэгээд энэ хэд маань яасан гоё зүйл хийж байгаа юм бэ? Яг л нөгөө нэг миний түрүү ярьсан зорилго шиг юм хийж байгаа учраас би нэгээ дэмжих ёстой. Яагаад энэ хүнийг соёл оруулна. Энийхээ талаар бүгдээрээ бусдтайгаа дамжуулъя. Энэ хүн монголчуудтай мэдүүлъя. Яг үнэн зөв мэдээллийг нэг газраас төвлөрж авдаг болъё гэсэн яг ийм үндсэн дээрээс энэ үнийг л ерөөсө барьж авч оруулъя гэд төгсөөгөө тэгээ өнөөдөр ингээд оруулж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд ингээд би нэгээ сайхан дэмжиж бүгдээрээ явхад бол өстой хүний газар бол газардахгүй шүү дээ тий. Тэгэхээр айгүй гоё санаа байна. Энэ айгүй сайн зөв санаа. Тэгээд ер нь сэтгүүлийнхаа мэдээллийн бас их сурвалжийг бас хаанаас авдаг вэ? Би бас сая чамтай ярихаас өмнө бас мэдээж ороод Facebook вебсайт руу орж үзлээ. Айгүй гоё мэдээллүүд яг өчигдөр Австралид ирлээ. Эсвэл Австралийг зорих гэж байгаа хүмүүст бол айгүй гоё мэдээллүүдийг бүр эхнээс нь ахуулаад аагаас нь ахуулаад ярьж илээ л дээ. Жишээлбэл би эрүүл мэндийн гэсэн салбар руу орлоо. За тэрэн дээр игж байна. За GP гэж яг хэнийг хэлээд байгаа тий? Та GP дээр очивол ямар мэдээлэл авах уу? Бүр ямар асуулт танаас асуух уу? Ресепшн нь танаас юу асуух уу гэдэг маань тэгсэн үг шүү. Танд тийм юм байгаа юу гэдэг нь тим карт гэдэг нь одоо манайхаар бол тий эрүүл мэндийн даатгалын дэвтэр гэдэг шиг гих мэдчлэн айгүй гоё ойлгомжтойгоор тайлбарсан байлээ л дээ. Тэгээ дээрэс нь бас хөөхөн ингээд нэг англи үгнүүд оруулаад хэлээ л дээ. Тэр айгүй гоё хүнд ерөөсөө тэрийг хүн бараг төсөөлөхгүй юм байлээ л дээ. Тэгэхэд нэрнгээсээ яг тэр салбартай хамааралтай идэвхтэй тэ хэрэглэгддэг үгсийг бас ингээд англи үгнүүдээ монгол орчуулгатай нь оруулаад өгсөн байсан. Айгүй гоё санагдсан. Тэгээд энэ ажил нь үнэхээр сайн явж илээ. Та хэд маань яг зөв явж байна. Яг зөв зам руугаа ороод явж байна. Хүмүүстээ зэгцтэй зөв мэдээлэл өгөө явж хаад хүмүүсийнхээ сонсогч нарынхаа хүмүүсээс бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Тэгээ мэдээлэл их сурвалж гэдэг төр бол яг энэ нөгөө нэг бид нар энийг зүгээр хийж байгаа шалтгаан их юм уу одоо юу хэлэх юмдээ нэгэнт одоо би ингээд бас одоо мэрэгжлийн эзэмшсэн хүн за эхнэр маань өөрөө бас ингээд одоо сэтгүүлч хүн тэгээд одоо нөгөө сэтгүүлч нар чинь бас ингээд эмч нартай адилхан те нөгөө нэг юм тангараг өргөсөн эмч нар гэдэг шиг бас юм одоо сэтгүүлч нар чинь бас үнэн зөвөг мэдээлнэ гэдэг шиг те ингээд ийм тангарагтай ажиллаж идэг баг. Тэгээд
тэр утгаараа зөвхөн өөрсдийн нэг мэрэгжлийн ёс зүй гэдэг утгаараа одоо энийг бол мэрэгжлийн талаас нь аль болох төхүүлж хийн. Дээрэс нь энийг яг аль биесны их сурвалжтайгаар хувийн өнцөг баг оруулж ингэж хийн гэдгийг бол одоо би одоо энэ нэг одоо эрхтгчийн хувьд гэх юм да тийм ингээд одоо цуг ажиллаж байгаа хүмүүстэй ингээд байнга хэлж байгаа. Яг гэх юм бол энэ чинь тодорхой хэмжээний бид нар бас ингээд редакц одоо ингээд бий болцсон тий. Одоо бит 3 бол ингээд үүсгэн байгуулсан. За тэгээ дээрэс нь ингээд бид нар сэтгүүлчтэй ингээд бас хамтарч ажиллаад ингээд бичрүүдийг маань ингээд одоо бичдэг сэтгүүлч нар бас байна. Тэгэхээр ингээд эн чинь бид нартай бол ингээд бас одоо хөрхөн ийм редакц байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр редакцийн бодлого гэж нэг юм тодорхой хэмжээний заавалчгүй байх ёстой. Бид нар ямар хөө хэмжээний мэдээллийг хүргэж явах ёстой юм те ямар өнцөг оруулж явах ёстой юм. Яаж нэг энэ чинь бүгдээ нэг юм шинжлэх ухааны хүндэслэлтэй гэдэг шиг. Жишээ нь ингээ хүн одоо гар утснаас уншиж байгаа болвол те хідэн нэг юм скрин дамжаад уншихад нэг одоо цогц мэдээллийг авсан байх ёстой юм. Одоо компьютероос уншиж байгаа бол нэг одоо скринд харагдаж байхад хідэн агуулга нэг скринд багтаж харагдаж байгаа ёстой гэх мэтчлэнгээр тэднийг бүгдийг бас ингээ тодорхой хэмжээнд нөгөө бодож тооцоож хийж байгаа болохоор бас нэг юм редакцийн бодлогын төстэй уялдуулаад тэр дээр бол нэлээд ингээд анхаарч байгаа. Тэгээд мэдээллийн их сурвалжуудыг болвол одоо эндхийн аль бие усны одоо яг мэдээллийн одоо сорсуудаас авч байгаа. Австрали талын мэдээллүүдийг бол одоо чинь юу гэдэг Australian Bureau of Statistics гэдэг одоо яг гол статистикийн одоо газрын вебсайт энэ байж байгаа шүү дээ тий. Тэр Australian Bureau of Statistics-аас авч जैन. За эсвэл одоо ер нь одоо сургууль эмнэлэгтэй холбоотой мэдээллүүдийг дандаа энэ Австралийн засгийн газрын вебсайт энэ төрнүүдтэй ингэж заавчгүй бид нэг 2 3 сорсоос ингэж нөгөө нэг факт чек хийж за энэ яг зөв юм байна гэдэг мэдээлэл төр бол ингэж ресерчүүдээ ингэ хийж байгаа. За Монгол талын мэдээлэл төр бас жоох хэцүү юм байлээ. Одоо манай элчингийн мэдээллийн төрөдөө бас харахаар бас ингэж жоох апдейт ороогүй мэдээллүүд энэ төр байдаг юм лээ. Тэгээ Монгол талынхаа одоо мэдээллүүд төр бас ингэж яаж илүү их сурвалжтай найдвартай байх вэ гэдэгтэр бол ингэ бодолцож байгаа. Тэгэхээр тийм мэдээллийн их сурвалж талаасаа бол тийм байна. Дээрэс нь түрүүчийн таны хэлдгээр тэр нөгөө ингээд монголоор ингээд хэлвэл гэдэг одоо ерөөсөө биднэрт одоо бид нар та ингээд бас аягүй олон жил амьдэрсэн гэсэн шүү дээ. Тэгтэл ингээд бас одоо стил нэг газар руу яваал оронгууд нэг мэдгүй юм ингээд байж л дээ тий. Би одоо ингээд нэг газар руу яваал оронгууд одоо бүр шаал мэдгүй одоо юу ч хэлдэм болоо мэрэгжлийн хэллэгээр нь гэдэг ч юм. Эсвэл яг одоо ингээд нэг өвчнөө би тайлбарлах гал тэгэнгүүт нөгөөдөө тайлбарлахгүй энд өвдөд байнахээс илүү те одоо энэний цаатахын хавирга маань өвдөд байна гэдгээ би бас одоо хэлж чадахгүй бол аюу хэцүү байхгүй. Тэгэхээр олон жил болцсон хүмүүсийн хүртэл мэдгүй анзаараагүй мэдээллүүд юу байна. Тэгээд энэ шинээр ирж байгаа хүмүүс маань одоо ямар нэгэн юмтай нүүр тулахад одоо хэрэг болох юм юу байна гэдэг талаас нь аюу бодож юм одоо гаргаж байгаа. Тэгэлгүй яг тэгээд ерөн за дөрөв хэллээш Facebook групп дээр ингээл за мундгуудаа хариулаарай гэсэн постууд их явна. Яг тэрэн шиг. Гэхдээ тэрэн дээр бол тэр болгон хүн пост тавиад асуухгүй байхгүй тий. Үе за миний жоохон нэг жоохон ингээд юу юм дээ нойролцорхоо юм уу эсвэл юу чинь дотор ингээд өвдөд байна. За тэр юу ч хэлдэг гэж хинч мэдээж асуухгүй. Тэгэхээр тэр бүгдийг тий тэр вебсайт руугаа ороод сайхан судлаа маргааш за эмч дээр очих чинь ихэд сайхан орж уншаад судлаа. За дээрээс нь бас аялал жуулчлалын талаар соёл боловсролын талаар байгаа гэх мэтчлэн өчнөө олон бас мэдэх мэдээллүүдийг бас танаа вебсайтаас авч болж байгаа хгүй. Тэгэхээр яг төвлөрсөн их усүртэй үнэн зөв бодит мэдээллийг танаа вебсайтаас авах болох нь. Тэгэхээр үнэхээр зөв ажил хийж байна. Яг уу мэдээж элчинтэйгээ бас та хэд маань бас холбоотойгоор бас мэдээллүүдээс яг шинэ мэдээллүүдээ бас авч болох байх гэж бодож байна. Тэгэхээр элчингийнхэнтэйгээ бас та хэд маань холбогдож үзсэн үү? Одоо яриаг л нэрнийг ярьж байгаа элчинтэй бас нэг юм тодорхой хэмжээний одоо яг сая бид нар эхний дугаар дээр нөгөө нэг юм юу орно гэдэг дугуйн төлөвлөгөөнд оролцсон байсан юм. Монголчуудын ивентүүд юу болж байна? Дараа болох байгаа нь upcoming ивентүүд юу байна гэдэргээд оруулна гэсэн чинь тэр мэдээллийг цуглуулахад бас аягүй жоох төвөгтэй байсан. Тэгээ нөгөө хаана юу болох гэдэг нь тодорхойгүй. Тэгээ бид нар ч бас нөгөө бүх одоо эсэнчдийн групп чатууд ч юм уу скол янз янзын группүүдэд нь байхгүй болохоор тэгээ байсан ч тэнцээ чи ингээд юу болох ч тодорхойгүй гэх юм чинь. Би энийг одоо элчин дээр бас ангиг
зангидагдаж гин үгүй юу бас сайн мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө элчинтэй нэг мал бие усны мэдээлэлээр монголчуудыг хангах талаас нь бас ингэж ойрын хугацаанд нэг ярилцахаар бодож байгаа. Тэгээ элчин маань бас яг 50 дахь дугаар дээр орж исэн. Ерөнхийдөө манай одоо байгаа элчин маань сайхан нээлттэй тэгээ бас би л нэг элчин гэсэн шиг нэг тэгээд тэг нэг ингээ хүнд сурталтай биш одоо манай подкастыг маань хүртэл тоогоод оролцоод ярилцаад асуултууд маань хариулт хангалттай цагаа зарцуулаа. Айгүй завгүй өдрөө хүртэл тэгэж цаг гаргаж орсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ тэнд зохиогдож байгаа ивентүүдийг бол элчин маань хараахан мэдгүй баха. Яг монголчууд маань өөрсдөө яг хуу Камберад болж байгаа, Сиднейд болж байгаа нарай ойрхон байж магадгүй. Тэрнээс Мельбурн, Брисбенд бол тийм мэдээлэл бол байдаггүй байх гэж бодож байна. Тийм холбогдоор айгүй сайхан хүмүүс шүү. Ялангуяа манай элчин маань сайн хүн байгаа. Айгүй тэгээд яг одоо яг эн чинь бас ингээ бид нар яг нөгөө одоо нийтлэлийнх нь ингээл юм сэтэл болж байгаа байхгүй тий. Яг ингээ мэдхгүй баха одоо юу болох гээд байгаа юм болоо. Гэвэл биднэрт асуулт ургаж байгаа бол хүмүүс дээр ч бас энэ асуулт ингээ үүсэж байгаа. Тэгэхээр энэний хариултыг олж өгье гэдэг чинь нөгөө чухал байгаа байхгүй юу? Тийм тий. За тийм байна. Тэгэхээр ер нь яг сэтгүүлээ ер нь яаж уншигч нар маань бас олж унших вэ? Ямар хэлбэрээр олж унших вэ? Яг сэтгүүлээ ер нь бол онлайнаас уншиж байгаа. Тэгэд манай сэтгүүл маань одоо яг Monday Magazine AU дижитал сэтгүүл гэж яг хойноосны тодтолтой ингэ явж байгаа байхгүй юу? Тэр нөгөө хэвлэмэл хувилбараар бол нэгдүгürt байхгүй гэсэн. Яг тэгэхээр ер нь одоо ингээд хамгийн амархан одоо яг юм access хийж болох хувилбар бол ерөөсөө энэ дижитал сэтгүүлийн ингээд хувилбар болчоод тэгээ бидэд бас нөгөө дижиталаар сэтгүүлээ гаргачих юм бол одоо ингээд ерөөсөө энд нэг юм зөвхөн Австралид амьдарч байгаа гэлтгүү аль эсвэл зөвхөн одоо Монголоос Австрал руу ирж байгаа гэлтгүү ерөөсөө дэлхийн хаанаас ч Австралийг сонирхчил байгаа бол одоо уншиж болох боломжтой хувилбар нь ерөөсөө дижитал одоо юм сэтгүүл юм байна гэдэг нь дижиталаар гаргасан. Дээрэс нь яг дижитал сэтгүүлүүдийн ингээд бас харахаар ингээд дотор нь юм янз бүрийн хувилбарууд ингээд байгаад байгаа. Тэгээ бидний одоо энэ сонгоцсон байгаа хувилбар бол яг илүү түлхүүнийг юм одоо user experience талаасаа бол одоо юм web experience-ийг өгнө. Одоо веб руу ороод хүн юм уншиж байгаа юм шиг. Тэгтээ энэ агуулга хэлбэрийн хувьд бол ингэ сэтгүүл. Тэгээд давуу тал нь их юм бол яг нэг зүгээр дижитал сэтгүүлд чинь ингээд PDF-ээр ингээд байдаг хувилбарууд аягүйх байд юм лээ. PDF ч ерөөс ингээд нэг та одоо утасны галерейгаас ингээд нэг одоо зураг уншиж байгаатай адилхан болчихно шүү дээ. Тэгээд дээр нь юм нөгөө нэг юм одоо үйлдэл хийгдэж хэцүү эсвэл ингээд жижигхэн харагдан зүүмэлж унших болно яа. Тэгээд тэрний хамгийн зөв хувилбар нь одоо шууд яг веб дээр ингээд сэтгүүлээ яг юм скролдож унших боломжтойгоор байршуулъя гэдэг ингээд хийсэн байгаа. Тэгээд Monday Magazine цэг AU гэдэг вебсайт руу орохлоор бид нэг сэтгүүлээ ингээд гарч байгаа дугаар болгоноор байршуулчихж байгаа. Тэгээд дугаар дээр дарангууд цаашаа шууд сэтгүүл рүү өсөрж байгаа. Тэгээ уншиж байгаа хүмүүсийн хувьд бол төлбөргүй янз янзын subscription байхгүй. Тэгээ тийм хэлбэрээр явж байгаа. За тэгээд мэдээж сэтгүүлийнхаа контентуудыг бас одоо хүмүүст таниулах зорилгоор за дээр нь орсон мэдээллүүдээ бас Monday Magazine одоо Monday Magazine AU гэсэн Facebook, Instagram аягуудаар бас явуулж байгаа. Доор тэгээд бас комментээр бас линкүүдийг бас оруулаад тавьчих, комментэн дээр оруулаад тавьчих. Та бүхэн маань сонсож байгаа та бүхэн маань өргөнөөр ороод мэдээлэлээ үн төлбөргүйгээр энэ сайхан ажилсаг залуучуудын маань хийсэн бүтээсэн зүйлийг маань бас өмнө бодтой мэдээлэлээ аваарай. Тэгээд тэгээ одоо доор за яг саяны хэлсэн бүх вебсайт линкүүдийг бүгдийн доор оруулаад өгнө. За тийм байна. Айгу угаасаа л сэтгүүл хевлээд цаасан дээр хевлээд гаргах бас л байгаль орчинд бас л нэлээд хор нөлөөтэй зүйл шүү дээ. Тэгэхээр ер нь одоо бүх юм дижитал болсон их зөв зүйл байна гэж харж байна. Тэ. Одоо байгаль орчин дээлтэй гэдэг дээр нэрээ зүгээр таныг хэлсэн чинь зүгээр санаанд орчлоо. Одоо би ингээд нөгөө мастер сурж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ерөөс манай орж байгаа бүх хичээл болгон дээр дандаа нөгөө нэг юм одоо доктортой хөгжлийн одоо бодлоготой уялдуулж ерөөс бүх хичээлүүд ингээд заагдд юм байна. Тэгээд одоо чиний хийж байгаа бизнес чинь доктортой хөгжлийн бодлогын хэд дэх зорилттой ингэж уялдаж байгаа вэ
гэх мэтчлэн тий. Одоо ингээд нэг бие даат хийх болно. Доктортой хөгжлийн зорилгын хэдийг эн чинь дэмжиж байгаа юм байг л. Ерөөс айгүйх тэрийг бол энэ одоо Австралид за ялангуяа нөгөө одоо энэ яг энэ сайн боловсрол олгож байгаа нь улс орнуудын сургалтын хөтөлбөрт бол энэ ерөөсөө зайлшгүй нэг тусгагддаг болсон юм байна. Тэгээ тэр талаас бас яг таны хэлж байгаа зүг ерөөсөө цаасан дээр хэвлэнэ гэдэг чинь нэгдүгüүрт байгаль орчин дээлтэй эргээд хог хаягдл болно. Хоёрдугаарт энэ чинь нөгөө сэтгүүлийн цааснууд чинь бас ингээд амархан уус удаан ашигтай цаас маасан дээр хэвлэнэ. А дээрэс нь сэтгүүлээ бид нар уусаа хэвлээд манай монголчуудын хаягаар одоо хүрэх ч юм уу те эсвэл хагаа бүртгүүлээд ингэнэ гэж бас өөрөө жоохон челленж юм л да. Бид нар чинь энэ одоо ингээл түрээсээр одоо байранд амьдарч байгаа те. Тийм. Тэр талаасаа ч бас хэцүү. Тэгээд энэ хамгийн боломжтой үйлдвэрний юм уу л гэж л одоо бид бодсон. Маш зөв. Аха. За тэгээд сэтгүүл маань бас подкасттай байгаа штэ. Тэгээд тэрнийхээ талаар хоёлаа яриа. Тэгээд надад бас гоё санагдчихээн л да. Би бас танаа пэйжэр чинь бас харсан. Бас нэг хальт бас подкастыг бас сонслоо. Айгуу гоё орж илээ. Тэгээд подкастынхаа талаар. Тийм, подкаст маань ерөнхийдөө яг бид нар бол ингээд сэтгүүл дээр маань яг оролцож байгаа одоо зочдынхоо одоо ярилцлагыг яг энэ подкаст хэлбэрээр давхар бэлдэж явж байгаа. За тэгээд тэр маань ямар ч утгатай байвал нэгдүгürt одоо бид нар одоо хоёлаа ч гэсэндээ ингээд ярихад ингээд бас одоо нэг цагийн яриа ингээд болж шít те. Тэгвэл энийг бид нар ингээд бүгдийг нь сэтгүүл рүү ингээд одоо нийтлэл болгоо буулгах гэдэг бол өөрөө айгүй боломжгүй. Энэ хоёлаа нэг цагийн яриаг одоо сэтгүүл рүү буулгах юм чинь зөндөө олон хуудас болно. Хүн дэрийг бүр уншиж дуусгах хэцүү юм болно шүү дээ. Тэгэхээр бид нэр сэтгүүлийн нөгөө нэг юм одоо хиллэг одоо ялангуяа нөгөө сэтгүүлчүүд бол нөгөө сонины нийтлэл сэтгүүлийн нийтлэлч юм бол ингээд арай өөр хэлбэрээр ингээд бичигддэг. Хүн яг нөгөө нэг юм хэрэгтэй юмнуудыг нь одоо ярьсныг нь гажуудуулахгүйгээр тэгтээ гол мэдээллийг нь дүгэл гэж гаргаж ирэх юм одоо бичлэгийн юм техникийн асуудал яригдж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг төлхөө ашиглаад ингээд сэтгүүл дээр бичигдчихнэ. А тэгэхээр нөгөө зарим нэгэн одоо дурддагтай хүч юм уу эсвэл юм хайлайт хийгдэг эсвэл бас үлдчих болно. Тэгээ тэд нар маань илүү ингээд одоо видео подкаст хэлбэрээр ингээд хүмүүс сонсоход үзэхэд нэлттэй боломжтой хэлбэрээр ингээд байж байгаа. Тэгээ дээрэс нь хүмүүсийн подкаст сонсох хэм маягч бас айгүй өөр штэ тий. Заавал ингээд нөгөө утсаа барайл нэг газар суугаалах нь шаардлагагүй. Одоо хоёулаа яриач гэсэндээ сонсож байгаа хүмүүс хоолоо хийж явахдаа ч юм уу тий. Ингээд машинд явж байхдаа ч юм уу хаан чамаагүй ингээд сонсож болдог. Тэгэхээр тэр агуулга бодхолоор бас нэг ч гэсэн нөгөө таны хэлдгээр нэг ч гэсэн нөгөө нэг мэдээллүүдээ ингээд бусдаа хуваалцчих өөр нэмэлт сууг юу вэ гэдэг талаас ингээд подкастыг явж байгаа гэсэн. Яг үнэ. Одоо яг ингээд подкастыг маань хүмүүс яг ингээд хараад бас ингээд суухгүй шүү дээ. Кино үзэж байгаа юм шиг ингээд дэлгэцэн хараа суухгүй. Тэр хүн чинь хамгийн гол зорилго нь юу юм гэхээр мэдээлэл авах гэдэг. Тэгээ юм сурах гэдэг, мэдээгүй юм мэдэх гэдэг. Тэр утгаараа яг ингээд подкаст гэдэг маань зөв байна. Тэгээд юу одоо манай энэ подкаст бол бас Spotify, Apple Podcast дээр бас тавигддаг байгаа. Зарим хүмүүс маань ингэдэг. За YouTube бол за ингээд гараа ажиллаа хийгээ явж байхдаа ч юм уу эсвэл ингээд за машина бараа явж байхдаа нөгөө интернетээ баг үрхийн тулд Spotify руу орж сонсож байгаа. Тэгэхээр нөгөө YouTube-ийг ингээд явж чинь нөгөө карманд байх юм бол нөгөө конопн дарагдаад өөр юм руу үсрээд орчих юм уу те эсвэл унтрах ч юм уу тийм зүйл үүсэж байгаа болохоор бас давхар бас Spotify, Apple Podcast дээр бас тавигддаг байгаа. Тэгээд яг нь ер нь сонсож байгаа хүмүүс маань яг ингээд яг дэмжээг гэвэл одоо миний одоо яг энэ подкастыг бол YouTube-ээр нь үзэх юм бол бас цаана бас энэ чинь юм бодогдож байгаа үзэлтийн тоог тоолж байгаа гэх мэтчлэн байдаг учраас та сонсъё гэвэл яг YouTube-ээр маань болж өгвөл сонсоорой. Мэдээж Spotify дээр тавигдсан учраас бас зүгээр бас сонсож болно. Яг тэгэхээр хүмүүсийг ер нь яг цагаа хэмнээл гэр орноо цэвэрлэгч байна уу те алхаа явж явахдаа ч байдаг юм уу гадаагаараа гүйж явахдаа ч байдаг юм уу те ингэж мэдээллийг бас нэг сумаар хоёр туулаа будаад ингээд бас явах ер нь сонирхолтой. Би өөрөө ч яг тэгдэг. Гараа алхлаа, гэр орноо цэвэрлээ. Яг тийм тохиолдолд бол байнга ингээл чихвчтэй юм сонсоол, подкаст сонсоол явж байдаг байхгүй. Тэгээ яг тэр үүднээс бас яг подкаст бол яг зөв байна. Тэр бол надад гой санагдсан. За одоо хоёроо маркетингийнх нь компани эйженсийн талаар ярья. Pro M marketing agency гэж байгаа штэ. За тэр талаар хоёлоо хүмүүстэй ярьж үе. Тэр одоо яг яах зорилттой, яг ямар зорилгоор
байгуулж авъя. Аа. За яг ингээд хүмүүс сонсголоор ингээд ийм залууч ингээд энэ ч яриад л баахан компани нэгээл стартап хийгээл ингээд бас айгүй нэг зүгээр хэцүү ч юм шиг бас ингээд эдгээр хийхэд ингээд айгүй хэцүү ч юм шиг ингээд санагдаж магадгүй нэг талаасаа би бол ер нь харьцангуйгээр харин ч баг ингээд Австрал тийм компани үүсгэн байгуулах бол харьцангуй баг Монголоос илүү хялбар шүү гэж бас монголчуудаа ингээд хэлмээр байгаа байхгүй. Яг гэх юм бол энэ ч нөгөө бизнесийн орчинд бас ингээд харьцангуй таатай мэдээж гэхдээ бизнесийн челленжүүд байна. Гэхдээ ингээд зүгээр ингээд бичиг цаасны ажил нь ингээд Монголтой харьцуулах юм бол айгүй юм хөнгөн хялбартай ингээд интернетээр ингээд мэдээлүүдээ солилцсон. За ингээд веб мэпээр дамжуулаад ингээд бүртгүүлчин. Гэтэ мэдээж аль бие усны ингээд одоо яг энэ компани одоо үүсгэн байгуулад ингээд явах шаардлагатай. Гэтэ тэр нь айгүй амархан шүү гэж ингээд бас монголчуудад хэлмээр байна. Тэгэхээр тань ч гэсэндээ ямар нэгэн одоо бизнесийн санаа байгаа бол те ингээд хийхэд бол ерөөсөө энэ би нэг тийм амар хэцүү холын хүний чаддгүй юм бол хийгээд байгаа биш шүү гэж хэлмээр байна. Тэгээд маркетингийн эйженси манад ямар очтой юм бэ гэхээр за би одоо өөрөө ингээд сүүлийн 8 жил яг Intel-ийн одоо маркетингийн газарт ингээд ажилласан. За тэгээд илүү тэрс маань яг контент маркетингээр ингээд мэргэшээд тэр хүмүүс хэлдэг ч тийм ингээд Intel-ийн маркетинг аягаа гоё, Intel рекламууд аягаа гоё гэл те. Тэр яг тэрийг нөгөө одоо гаргадаг байсан альбом дээр одоо ингээд 8 жил одоо ингээд сүүлийн хэдэн жил одоо алтан удирдлагаар ингээд ажилласан. Тэгээд илүү контент талдаа мэргэсэн гэдэг утгаараа реклам зар сурталчилгааны чиглэлээр одоо хүмүүс тэр одоо консалтинг үзүүлэх. За дээрэс нь одоо тэдний одоо реклам зар сурталчилгаа хийж гүйцэтгэх. За тэгээ босод одоо маркетингийн одоо идэвхжүүлэлтийг ингээд маркетинг кампаниг хэрэгжүүлэх ийм компаниг одоо дүүтэр авд нээсэн. Тэгээд тэрнийхээ одоо хүрээнд бас энэ Монгол руу бас ганц нэг компаниудтай консалтингийн одоо ажлууд ингээд зайнаас хийгээ явж байна. За Австралийн бас нэг ганц нэг жижиг газруудтай ингээд ажиллаж байгаа. Тэгээд тэрийг хоолд хийчээд тэгээд одоо сэтгүүл рүү илүү жоохон фокуслж явж байгаа гэсэн. Тэр нэрээ Monday сэтгүүл маань бас M-Book, M-Music аппуудтай ер нь хамтарч ажилладаг юм шиг хэлж шүү дээ, тий? Би тэгж ойлгосон. Зөв. Тэр ямар учиртай бэ гэхээр яг тэр collaboration л да. Ер нь бол хүмүүс одоо манай сэтгүүлтэй одоо яг бид нар одоо эхний дугаар дээр бол ялангуяа нэг уншиж байгаа хүмүүстэй ингээд юм бенефит өгөх юм нэг хамтрагч нартай ингээд хамтрая гээд тэгээ одоо харах юм бол манай унаг гэд хүмүүс мэдэх бах те Австрали руу бас нэлээд үйл ажиллагаа хийгээд энэ хүүхдүүдийг монгол хэлээр уншиж бичиж сурахад ингээд бас ангийнхан бас ингээд манай уншигч нарт зориулаад спешиал ваучер гаргаад за тэгээд одоо уншсан хүмүүс маань тэднийхээс юм хөнгөлөлттэй үнээр 40,000 төгрөгийн хөнгөлөлттэйгээр ингээд одоо жишээ нь сургалтанд нь бүртгүүлж болж байгаа. За энэ бүгдийнхэнтэй бас ингээд коллаборашн хийж байгаа гэсэн. Ер нь байнгын хамтарч ажиллаж байгаа кейс илүүтэйгээр саяны дугаар дээр бол ямар ч ингэ манаас төвлөлийн уншигч нар зориулаад юм бенефит өгөөч гэдэг байдлаар хамтраад тэгээд зөвхөн манаас төвлөөр одоо уншаад тэгээд одоо Австралиас идэвхжүүлж байгаа хүмүүс маань M-Book-ийг идэвхжүүлэнгүүт дахиад араас нь M-Music-ийн 1 сарын юм ирэх одоо автоматар идэвхж байгаа юм бенефитүүдийг өгч байгаа. Тэгээд ер нь зүгээр цаашдаа бид нэр сэтгүүл дээрээ уншиж байгаа хүмүүс дээрээ бас юм аль болох нэг юм бенефитүүдийг өгөхийг бас ингээд зориод тэгээд тэр чиглэлээр бас ингээд хамтарч ажиллах хүмүүс байх юм бол ингээд нээлттэй санал хүсэлтийг аваад ингээд явж байгаа. Ямар гоё юм бэ те. Тэгээд тэр бас нэг онцгой купон бас кодыг ашиглаж агаад бас M-Book, M-Music руу бас subscribe хийж төвчүүлснээр бас авах юм билээ шүү дээ тий. Гоё энэ бас хамтраад бас яг ийм хамтарч ажиллаж байгаа залуучуудтайгаас ингэж тэг хамтдаа юм ингэж хийж байгаа нас сайхан санагдсан л да надад уншаад бас гоё санагдчихсэн. Үн төлбөргүй мэдээлэл өгчөөд дээрээс нь бас ийм бас давуу талууд бас байгаа гэдэг нь аюу гоё урамшуулал таалагдсан. Тийм байна. За тийм ээ. Тэгвэл удахгүй бас Pro Marketing Agency манаас удахгүй зар сурчлагаагаа тавиад хүмүүстэй бас мэдчилгэх нь бол ойрхон байгаа юм байна гэж харлаа. За тэгээд ер нь подкастын маань ярилцах хугацаа маань дуусах төгсөж байна. Тэгээд төгсгийнхөө бас цаашдын ирээдүйн зорилтын талаар бас асууя гэж бодож байна.
За тэгээ цааш та ирээд өгөх юм бол яг хоо би ч одоо оюутан хүн шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд бол одоо нэг магистра нэг айтаахан дүүргчээ гэсэн бодолтой байгаа. Тэгээд мастер сурах чинь бас яг хөө тайм менежментээс ахуулаад тэгээ стресс менежментээс ахуулаад ингээ олон юм бас менеж хийж ингээд дахиж сурах дахиад эндхийн соёлдоо ингээд одоо юмудаа ингэ шилжүүлэх юм шаардлагатай байт юм ээ. Тэгээд одоо бол айгүй их юм хичээл шалгалтууд айгүй ихтэй. Тэгээд сэтгүүлэх ажлыг хийгээл тэгээ бас одоо гэр орныхоо юмнуудыг зохицуулна. Тэгээ хичээлдээ явна гэдэг жоо ачаал ихтэй байна ойрд. Тэгээ ямар ч байсан ингээд нэг хичээлээ алдагдуулахгүй хүн шиг айтаан сурж байгаа. Сургуулаа ихний ээлжинтэй айтаан төгсөх нэг ийм зорилттой. За дээрэс нь мэдээж одоо энэ сэтгүүлийнхаа ажлуудыг за тэгээ бас өөрийнхөө нэвтрүүлж байгаа ажлуудыг бас нэг юм одоо цаашдаа нэг юм доктортой одоо үйл ажиллагаатай байлгах талаас нь ингээд докторжуулах гэдэг тараас нэлээд бодох, сайжруулах нь бас байна. Одоо эхний саяны ингээд эхний дугаарт дээрээс бас ингээд би одоо хүмүүс яг нэлээд ам сайтай байгаа ч гэсэн миний хувьд бол ингээд харангуй бас нэлээд дутагдaltaй юмуд байгаа. Тэгээд тэд нар мэдэр илүү фокуслаад одоо гоё ойлгох талаар бодож байна да. Тэгэлгүй яг угаасаа энэ салбарт ч одоо 24 жил ажилласан ийм туршлагатай залуу зорилго маань ер нь ойрхон байгаа гэж харагдаж байна. Тийм гэхдээ 24 жил гэдрээс сонь сонсогдож байна. Би нэг нөгөө MCS-ийн нэг сургалтын дээр суужгаад өөрсдөө танилцуулах болоод тэгээ нөгөө хэдэн жил ажилласан бэ гэдэг нэг асуулт угаасаа байсан. Тэгээд 24 жилийн туршлага тагсч юм аа захирал бүр гайхаад чи ч одоо хэдтэй бэ гэдэг. Тэгээд жоохноос эхэлсэн болохоор тэ ярьдаг чинь. Тийм байна тийм. Багш хүн шиг сонсогдоод. Тийм. Гэхдээ тэглгүй ахт энэ чинь бас л туршлага нэ шүү дээ. Заавал хүүхэд наснаасаа эхэлсэн гэхээр тэр нь туршлагын хугацаанд нь орно гэж ерөөс орохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ч аргагүй 24 жил тэг хүүхэд байхасаа телевизэд хүүхдийн нэвтрүүлэгчээр ажилласан гэдгээс чи ахуулаад одоо он жилийн чинь тооцогдсон шүү дээ. Тэгэхээр 24 жил гартаагүй ажилласан туршлагатай хүний хувьд бол сургуулаа сайн төгссөний дараа сургуулийнхаа хажуугаар бол амжуулах. Гэтэ 3 хүүхэдтэй те хүүхдүүдтэй цаг зарцуулна шүү. Аудаа гэр бүл зарцуулна шүү. Тэрийг бас орхиж болохгүй. За тийм ээ. Саний нөгөө яна таныг дуусгах чагт нь би зүгээр яг нэг нэмээд нөгөө нэг бас монголчуудаа хэлээд нөгөө нэг заавал нөгөө энэ ч ээж аваад нь бас ажил хийхээс гадна хүүхдүүд бас юм ажил хийх боломжтой байдгийг бас бодох. Тийм зүгээр бах. Тэгэхээр энэ чинь нөгөө 15 нас ер нь 14-өөс бас ажил болж байгаа. 14-өөс эхлээд одоо хүүхдүүд өөрсдөө ажил хийх боломжтой байхгүй юу? Тэгэхээр би нөгөө саяны одоо ингээл одоо өөрөө би ингээд жоохон бахасаа эхэлж ажилласан гэдэг чинь нөгөө хүүдээ фан хэлж байгаа шүү дээ тийм ингээд би чиний насан дээр 10 жилийн сурч байгаа ингээд цуглаа авдаг нийгэм даатгал төлдөг ажил хийдэг ээж аваасаа мөнгө авдаг байла бла бла гэх ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгээ чи бас ингээд нэг ажил хийгээд анханасаа ингээд мөнгө төгрөгтэй харьцаа сурчвал зүгээр гэж ярьж байгаа. Тэг манайхан өөрөө бас тэгээ биерс нэг ажил хийж үзье гэдэг. Бүр өөрөө бүр KFC-д дурлж байгаад ажилд орсон юм. Тэгээ одоо тийм одоо 14 настаас эхлээд одоо 15% чинь ингээд ямар ч гэсэн нэг сая жилээрээ өрөөгүй нэг 6 сар гарсан байна уу ингээд KFC-д ажиллаж байгаа өөрөө л айгүй ажилдаа дуртай. Тэгтээ яг ингээд нөгөө цалингийн хувьд гэх юм бол хамгийн эндхийн вэжийн одоо насан туршидтын вэжээс дахиад бага гэхээр баг нэг 10 цагийн 17 18 жилүүдээ нэг тиймэрхүү ингээд байдлаар цалинжиж ажилт юм лээ. Тэгээд хичээлээсээ ингээд гадуур хичээлийнхаа дараа ингээд яадаг. Тэгэхээр бас эцэг эхчүүд маань бас хүүхдүүдээ бас анханасаа энэ ч бас Австралид ингээд цаашдаа нэгэн талаатай ажиллаж амьдрын гэж бол 10 жил тахаснаас юм хөнгөн юм үйлчлэгийн ажлууд хийлгээд бас үзүүл бас зүгээр ах гэж бодож байна. Нэг талаасаа хүүхдүүд өөрсдөө юм санхүүгийн асуудал нь шийдэгт чинь өөрсдөө мөнгөтэй харьцаа сурчин. Тэгээд дээрэс нь одоо хүнтэй харьцаад сурчхлаа бас хил тусна ингээд сайжраа явчихна. Дараагийн алхмууд бас нэлээд хэрэгтэй байх гэж бас хэлмээр байна тийм. Тийм шүү. Нэрээ энд бас 14 ер нь бол 15 гэж ярьдаг. Тэгээ 14-тэйгээс ер нь ажилд болохоор харагдчих. Одоо манай хүч 13-тай. Тэгээд сая өнгөрсөн жил баг шүү. За ээж би нэг сонь дараадаг юм ажилд ороод үзье гэдэг. Тэгээ бас нэг жил шахам сонин одоо нөгөө нэг
яг брошюр те нэг танилцуулгуудыг компани авчирч өгөөл нөгөөдхөө гэртээ ороогоол яг нэг нэгээр нь ороогоол эрзэнд ороогоол нөгөөдхөө айлуудтай түгэж өгдөг. Тийм ажилд бас хийсэн. Айгүй хөөрхөн урамшдаг юм байлээ хүүхэд чинь бас. Тэгээд тэр чинь бас ажил хийж яаж те бас тэр мөнгийг хэцүү олдгийг бас өөрөө ингээд биеэр бас мэдрээд явж сурах нь бас хэрэгтэй байгаа хгүй. Одоо яг KFC-ийн хувьд бол тэр чинь бас тийм амар ажил биш те. Яг ийд ингээд цайны цагаар юм уу те оройн хоолны цагаар бол амар ачаалттай байгаа те. Тэр ачааллын ажлын бааж сурна. Дээрээс нь хамт олонтой байна гэдэг чинь бас өөр. Хилийн сурж гин, хүнд бас тэг хүнээс үг сонсож сурж гин. Тийм үү ажлыг яг яс хийж сурч гин. Тэрнээс гэрийнхаа за ээж хэлсэн юм чинь ширээг нэг арцсан болвол ингээ орхичий гих биш те. Тэнд чинь яг ажил дээр юугаа хөлсөө аваад ажиллаж байгаа учраас мэдээж менежер нь шаардлага өндөр тавина. Тэр бүгдийг сурна. Бүх олон даваа талууд байгаа шүү дээ, тий. Өөд чинь бидний нэг өгүүлдгээс шал өөрөөсөө практик дээр суралцаад ирэхлээр шал ондоо би нэг одоо гэл бараг бүхэл эцэгчд хэлдэгтэй нэг аяга угаагаас сурчил өөрчлөлт хэрэгтэй гэдэг шиг тий. Тэгээд тэгсэн чи яалчгүй KFC-д орохлоор яг л аяга ингээл угаах шаардлага гарч байгаа байхгүй тий. Тэгээд шал өндөрч угааж байгаа юм. Тэгээл нөгөө нэг drive-thru дээр ингээл зогсож байгаа юм. Тэгэл заримдаа одоо ингэ үйлчлүүлэгчид бүр зад загнууллаа энэ төр гэлдэж хэлээ. Миний энэ өдөр л за одоо нэг амьдрал үзчихэ даа гэж бодоод л ичдэг шүү дээ. Яг customer service сурж байгаа шүү дээ. Яг ажлын тарцсан дээр тий. За тийм байна. Нэрээ тийм байна. Тийм бас сэдв манайхан бас бодоорой. Танаа хүүхэд 15 хүрж байгаа бол ер нь нэг тиймэрхүү хөөх өөрт нь таарсан. Цагийн хувьд бол мэдээж сурж байгаа сурагч учраас мэдээж богино хугацаагаар тэгтээ ажилтсан цагийг бас үнсэн $17 гэдэг чинь юу тэр 15 настай хүүхдэд бол өстой под хийсэн мөнгө ахгүй юу? Хангалттай одоо ерөөс ингээд мөнгө төрөг асууга болчиход байгаа шүү дээ. Тэр чинь цаашаа дахиад одоо энэ банкнууд чинь нөгөө одоо өөрсдөө тэр мэдээж хүүхдүүдээр нь банкны данс үүсгэх шаардлагатай. Тэр нэг TFN-ээс ажиллаж байгаа. Тэнгүүт чинь нөгөө цаашаа хоримтлын данс давхар үүсгэсэн. Тэгээд тэр лугаа ингээд хоримтлуулсан давхар хэрэглэнийхээ мөнгө өөрөө зохицуулчин. Тэгээд айгүй мөнгөтэй сураад одоо тэгээд байхгүй юу? Дүүн ингээд нөгөө агаа ингээд тийг ийм аав гингүүт шал дэмий юм бит юм өнгөрөөд. Наадахад нэмэн дээр гэдэг. Тэгээ одоо ингээд айл эзээ нэг мөнгөний үнцнийг ойлгоцсон баг. Наадах чи авснаас энийг авсан ашигтай байгаа сте энэ гэдэг тий. Мөнгөтэй айгүй хатад боцсон байлээ тий. Тий шүү. Яг байна. Айгүй хэрэгтэй бас хөөрхөн мэдээлэл өглөө бас сонсогч нар маань бас бодолцоорой, бодоорой, хараарай. За тэгээд ингээд бид хоёрын подкастын маань бас за дуусж гин. Тэгээд ер нь Австралид ажиллаж тэ амьдарч байгаа монголчуудаа Австрали улсын дэс соёл боловсрал, аялал жуулчлал, эрүүл мэнд гээд ер нь олон мэдээллүүдийн зэгцтэй үнэн зөв мэдээлэлээр хангаж байгаа ажилд нь улам их амжилтыг хүсье. Баярлалаа. Таны подкастт бас ингээд орсондоо баяртай байна. Тэгээ бас ингээд шинэ юм эхэлж байгааг манаас ингээд дэмжиж тэ энэ тухаас ингээд дэлгэрэнгүй ингээд яриулсанд бас баярлалаа. Тэгээ таны подкастт би ингээд харсан нэлээ олон ингээд нөгөө зочд оролцоод айгүй өргөн сэдвүүдээр ингээд ярилцсан юм лээ шүү дээ та. Тэгээд тэгэхээр өшөө олон одоо таны подкастт оролцох юм мундаг нөгөө хүмүүс монголчууд маань ингээд нэмэгдээсэ гэж бас ерөөмөр байна. Тэгээд энэ чинь айлтгүй одоо заавал нэг компани ажилтан гэхгүйгээр те ингээд өөрөө бас чаддаг бол өөрийнхөө бас ингээд одоо эзэн байгаад гэдэг шиг те өөрөө бас ингээд юм ихлүүлж бас ингээд явах боломжууд бас байгаа шүү гэж одоо миний зүгээс бол хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд гэр бүлд нь аз жаргалыг хүсье. Тэгээд 3 хөөрхөн хүүтэй дархан бэрд маань мэд хүргээрээ. Тэгээд за тэгтээ. За тэгээ Пер Тотос Төгсбат Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай манайхаа. Баяртай төгсөө. Баяртай. За подкастыг маань төгсгөл хүртэл сонссон сонсогч танд маш их баярлалаа. Та YouTube сувгийг маань subscribe дарж дараагийн дугаараа цаг алдалгүй хүлээж авч сонсорой. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.